Оройн төргийн эрхэм үзэгчдээ амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрөөж байна уу? Хөгжлийн чиг хандлагыг тодорхойлож News Campus хэлэлцүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Бид энэ удаагийнхаа дугаараар улс төр шинэ манлайлал төслийн багийн төлөөлөл болон улс төр судлаачдыг урьж оролцуулсан байгаа. Тэгэхээр баруун гар талаас эхлээд танилцуулъя. Шинжлэх ухаан техникийн сургуулийн улс төр судлалын багш ноён Мигмар Сүрэн, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч Авир Мэд, мөн төслийн зохицуулагч Чулуун Бэлэг, төслийн зохицуулагч Шижирнаар өргөд ирсэн байна. Та бүхэнд энэ оройн төргий. Тэгэхээр улс төр шинэ манлайлал төсөл эхлээд бас багагүй хугацаа өнгөрсөн, үзэгчд маань ч бас мэдээлэлтэй болсон баг. Тэгэхээр яг одоогийн байдлаар өнөөдрийн төвшөнд яг ямар хэмжээнд явж байна? Төсөл маань хэдэн үе шаттай байна? Тэгэхээр орон нутагт яваад дуусна. Одоо яг ер нь нийслэлд явж байна. Яг төслийн яг аль үе шатанд явж байна? Яг төслийн зохион байгуулалтын хүрээнд бол бид нэр 7 сарын 21-нд анхны төслийн ажлын баг бүрдээд бид нэр өнгөрсөн хугацаанд 21 аймгийн 75 сум орон нутгийн оролцоо гэж та асуулаа шүү дээ. 21 аймгийн 75 сум төрж ажилласан байгаа. Төсөл маань өөрөө үндсэн 5 үе шаттай ирж байна. Одоогор бидний яг явж байгаа үе шат маань бүртгэл буюу төслийн 1-р үе шатны хаалт болоход оролцоо 4-5 хоногийн хугацаа үлдсэн. 9 сарын 9-нд гээд бид нэр төсөлд оролцогчдоо бүртгэж дуусаад 1-р үе шат эхэлж байгаа. Тэр одоо бид нэр явж байгаа үйл нь бол энэ төслийн бэлтгэл ажил буюу бүртгэл ажил. Тэгэхээр яг энэ төслийн бүртгэл маань бас их онцлогтой шүү дээ. Яг зүгээр бүртгүүлээд орчих биш. Бас эссе бичнэ. Надад шийдэл байна гэсэн эссе бичнэ. Ер нь яг одоогийн байдлаар хичнээн эссе ирээд байгаа байна. За дөнгөж сая би мэдээ авсан. Одоогийн байдлаар 600 орчим эссе хүрэлцэн ирсэн гэж манай ажлын албад бидэнд мэдгдсэн. Ер нь бол бид нэр яагаад ихний ээлжинд эссе авъя гэж байгаа гэхээр нийтдээ бид нэр 21 аймаг гээд бүх сумар авахд маш олон засаг заргааны бүтэц нэгжтэй ажиллах болж байгаа. Тийм учраас тэр болгонд бид нэр хурж очиж амж чадахгүй. Тэгэхээр тухайн залуу хүн магадгүй надад ийм шийдэл байна гэсэн сэдвийн өрөөнд тодорхой асуудлыг шийдэлээр бичээд эсээгээ бичвэл бид тэндээс дүнчээ гэж байгаа. Бүртгүүл бол 9 сарын 9-нд дуусна. Тэгэхээр одоогийн байдлаар бол 1-р шатанд 600 гаруй хүн бүртгүүлсэн байна гэж ойлгож байна шүү. 9 сарын 9-ний 24 цагт дуусна гэсэн. Тэгэхээр улс төр шинэ манлайлал гэх нэрнээсээ хүртэл одоо бас арай нэг өөр байгаа л та. Тэгэхээр яг манай яг өнөөгийн улс төрд энэ шинэ манлайлал хэрэгцээ шаардлага ер нь хэр байна? Ер нь залуучуудын оролцоо дутмаг байна гэж ер нь ярьдаг шүү дээ. Тэгэхээр залуучуудын оролцоо яг өнөөдөр яг ямар түвшинд байд юм бэл? Тийм. Тэгэхээр яг манай одоогийн улс төрд манлайлагч байна л да. Одоо юу гэдэг хөгжим явахаар дуулж чаддаг, асуулт асуухаар уйлж чаддаг, морь харахаараа уралдуулцдаг, мах харахаараа хоол хийчдэг. Тэгвэл тэр манлайлагчд маань юу хийж чаддаг вэ? Эсвэл зорилго нь юу вэ гэж харахаар бас сонин юм харагдаад байгаа л да. Тухайлбал зүгээр л өөрийнхөө араас хүмүүсийг дагуулах гэдэг нь эсвэл тухайн үе од болох гэдэг нь те. Эсвэл зүгээр л цаг үедээ таарсан хин нэг мундаг хүн болох гэдэг нь гэдэг асуудал. Тэрийгэ гол болоод байна гэдэг тал дээр эргэлзээтэй юмнууд харагдаад байгаа. Зүгээр аливаа улс төрийн манлайлагчийн хамгийн ялангуяа улс төрд байгаа хүмүүсийн хийх ёстой ажил юу вэ гэхээр мэдээж олон нийтийг араасаа дагуулхаас гадна улс орны хөгжилтэй холбоотой бодлогыг боловсруулж идэг те. Тэр тал дээр тодорхой шийдлүүдийг гаргаж идэг тийм хүмүүс хэрэгтэй болчиход байна. Ардчлалын нэг сул тал байгаа. Хүмүүсийг ялангуяа улс төрд одоо гарч ирж байгаа хүмүүсийг манлайлагчдыг олон нийтэд сайхан харагдуулах талаас популист болгоод байдаг тийм сайхан амлдаг хүмүүс болгочод байна л да. Тийм учраас одоо бас ардчил бид нар 20 жил явчлаа. Одоо дараагийн үе дээр одоо энэ эдийн засгийн хөгжүүлэлттэй холбоотой улс орны нэлээд сайн хөгжлийн стратегийн бодлоготой болгохын тулд шинэ залуу гарч ирэх хэрэгтэй болчиход байна. Тэдгээр нь тухайлбал улс төрийн асуудлууд дээр нэлээд улс ууртай ханддаг, шинжлэх ухааны үүднээс судалгааны үүднээс ханддаг, улс төрийн бодлогыг боловсруулж чаддаг, хөгжлийн концепц дээр өөрийнх нь шийдлийг санал болгож чаддаг ийм хүмүүс хэрэгтэй болчиход байгаа учраас тухайлбал энэ төслийн учир холбогдол бол үүгээр одоо нөхцөлж гарч ирж байна л да. Яг одоо манай улс төрт зүтгэж байгаа эрхмүүдийн хэдэн хувийг залуучууд бүрдүүлж байна вэ? Тийм судалгаа хийх юм болов? Тийм, ер нь бол залуучуудыг ер нь тогтсон нийгэмд бол залуучуудын хувьд бол харьцангуй бага байдаг юм. Тухайлбал шилжилтийн нөхцлүүдэд даваа туулсан Америкч гэдэг юм уу эсвэл Европын холбооч гэдэг юм уу те Японч гэдэг юм. Манад бол залуу 90-ад оны ихэр нэлээд эрчимтэй гарч ирээд одоо эргээд ингээ харахаар нөгөө архагссан улс төрчд гэдэг нь дахиад 90 оны нүдээр харуул одоо дахиад улс төрд мань нэлээд архагссан хүмүүс л улс төрчд нэлээд тунж үлдээд байна л да. Тийм учраас ялангуяа энэ залууыг бүрдүүлж байгаа нийгмийн гол зонхилох залуучууд маань улс төрд бас өөрсдийнхөө санаа бодлуудыг шийдлүүдийг гаргаж ирдэг юм залуучуудын хувьд бол дахиад тоог нь өсгөх шаардлага бий байна л гэж харж байна л да.
Тийм ч учраас магадгүй улс төрд шинэ манлайлагч гэсэн энэ төслийн бас утга учир нь оршиж байгаа болов уу гэж бодож байна л да. Тэгэхээр яг энэ төсөл заавал улс төр одоо сонирхолтой хүмүүс орох хэрэгтэй юм уу? Тийм улс төрөөр цаашаа явах замналт хүмүүс орох сонирхолтой юм уу? Эсвэл нийт нийгмийг одоо хамарч гин үү? Зарим иргэд бас одоо сөрөг ойлголттой байгаа юм л да тий. Ерөнхийдөө улс төрийн салбарын нэр хүнд онцсон учраас улс төр шинэ манлайлагчдыг нэр өгөхөөр давхар бас хүмүүс болгоомжлох ч гэдэг юм уу. Ялангуяа үүнд оролцож байгаа залуучуудыг хэмжиж тусаад байгаа юм л да. Тэгэхээр түрүүн мегасурын судлаачийн хэлснийг бас тодтогоод хэлэхэд хүн амын сургыг харахаар Монголын нийт хүн амын 70% нь 36 хүртэл насны залуучууд. Төрөөс гарч байгаа шийдвэрүүдийг харахаар 3% хүрэхгүй байгаа байхгүй. Залуучууд зориулсан шийдвэр оролцоо. Тэгэхээр залуучууд шийдвэр гаргалтанд оролцохгүй байна гэдэг өөрсдөх нь эрхшиг хүндэгдэхгүй байна гэсэн үг. Хоёрт нь ерөөсөө одоо тулгамдж байгаа асуудал бол чөлөөт нийгмийн шинэ асуудлууд. Үүнийг яах вэ гэхээр 40-оос дээш насныхан ч гэдэг юм уу. Социализмын үед ихтэй сургуулийн боловсрол эзэмсэн хүмүүс хичнээн сэтгэл зүрх байгаа ч гэсэн шийдэж чадахгүй байхгүй шийдэл юм. Гэтэл энэ орчинтойгоо хамт өссөн, дээрэс нь гадаад дотоодод төгссөн мэдээллийн чөлөөт дуусгал тунд орсон залуучууд энэ маш олон шийдлүүдийг харж чадчих. Харамсалтай нь яаж юм гэхээр улс төр муухай, улс төрч бол бүр муухай. Энэ бүхнээс л хол байвал яах вэ? Сайн хүн байх нэгдэг ойлголт залуучуудын төгссөн учраас улс төрлөө шийдвэр гаргах төвшнөө залуучууд орчихгүй. Тэр хэрээрээ яаж юм гэхээр нөгөө асуудлыг шийдэхгүй хിവэрэл байгаа. Нөгөө залуу маань яах вэ? Асуудалтайгаа хамт байна. Шийдэхгүй бол ахаа тэрний үр хөвгтийн үед асуудал нь хിവэрэл. Тийм учраас энэ төсөл маань юу гэхээр чамд ямар нэгэн асуудлыг шийдэх тийм шийдэл байгаа бол том жижигхгүй төвшөндөө сумандаа дүүрэгтээ хороондоо бүр тухайн сурсан сургууль мэрэгжлийнхаа ажиллаж байгаа салбарын хүрээнд шийдэл байгаа тэрийгэ бичээд ороод ирчихье. Заавал пивны ширээний ард улс орон болохгүй байна. Эсвэл би ингээд амжилтанд удирдах төвшөнд очих гэсэн чинь ингээд даргын цүнхэрдэг гэлбэр үсээгээл чинь нэг нөхөр яваад байна ч гэх юм уу те. Баяалын хөвгтүүд ингээд урдуур ороод байна гэдэг. Энэ төсөл бол бүх залуучуудад шийдэл гарч байгаа залуучууд нэг боломжийг нэг гараанаас эхлүүлж байгаа. Тэрүүгээрээ олон нийтэд танилцуулж байгаараа их ачаал бүгдтэй байгаа юм л та. Та сая хэлж байна л да. Улс төр гэдэг бол муухай гэдэг тий. Муухай гэдгийг бол би бохир гэж ойлгож байна л та. Тэгэхээр энийг цэвэрлэхийн тулд бас залуучуудын дуу хоолой оролцоо хэрэгтэй байна гэж ойлгож болох уу? Тий яг уу энэ дээр би захаад нэг тодтогч мэгүнсүр багш илүү тод хэлэх байх. Улс төр муухай гэдэг бол зүгээр л хүмүүсийн одоо байгаа мэдрэмж шүү дээ. Яагаад энэ мэдрэмж энэ улс төр юу төрүүлээд байна? Зүгээр хамгийн товчхон яг ахаад хэлэхэд улс төр бол нийгмийн менежментийг хийдэг тийм ээ. Улс төрийн намууд улс төрчид асуудлыг шийддэг гэсэн үг байхгүй. Харамсалтай нь одоо нийгэм тулгамж байгаа асуудлыг шийдэх чадваргүй байгаа учраас улс төрт итгэх итгэл, улс төрчд итгэх итгэл улам багасж байгаа. Зүгээр улс төр бол өөрөө муухай гэж байгаа ш. Ерөөсөө нийгмийн менежмент хийх л ёстой. Гэхдээ одоо байгаа дүр төрхүүд, одоо байгаа улс төрч тэрийг муухай харагдуулж байгаа. Дээрээс нь соён гэгээр л үйл ажиллагаа байна л да. Улс төрийн намууд хийдэг, улс төрчд хийдэг нийгмийг яаж удирдах ёстой юм, үзэл сурталчилж юу юм, итгэл үнэмшил гэж юу юм тийм ээ. Менежментийг яаж хийх ёстой. Тэр зүйлүүдээ 20 хэдэн жил хийгээгүй учраас яах вэ? Улс төрийн тухай ойлголт маш буруу тогтцсон байна. Тийм учраас энэ зорилтын шоун дээр бид нар оролцогчдоо соён гэгэрлийн улс төрийн тухай анхны ойлголт өгөх тийм ээ. Улс төрчдийн зайлшгүй эзэмших ёстой одоо суур боловсрол, дээрээс нь ур чадвар, за ёс зүйтэй холбоотой хичээлүүдийг бас давхар орохоор төлөвлөж байгаа. Тэгээд мега тодорхой ярих байх л та. За ер нь бол яг бас улс төр жишээ нь одоо шинэ манлайлагч яагаад хэрэгтэй болов гэдэг бас яг одоогийн өнөөдрийн байдлын нөхцөл байдлыг бид аваад үзье л та. Яагаад хэрэгтэй болоод байгаа юм бэ гэж. Тэгэхээр өнөөдөр энэ улс төрд гол одоо улс төрийн намууд зөнгөлөг үүрэг гүйцэтгэж байна. Тэгээд нөгөө залуучууд маань шинэ улс төрж орж ирэхэд бол заавал шиг улс төрийн намаар дамжиж байна. Тэгээ улс төрийн намаар дамжаад эрүүл сэтгэлгээгээр ингээд явах гэхлээр нөгөө тогтолцоо нь өөрөө буруу учраас ямар нэгэн лидер юм уу даргын одоо дагуул юм уу одоо нөгөө цүнх барьдгаа бидний ярьдаг тэр системээр орж ирэх гэдэг нэг асуудал. Хоёрдугаарт ерөөсөө өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал маань энэ улс орныхоо нөгөө хөгжүүлээд том хөгжлийн бодлого яриад эсвэл залуучууд юм уу шийдэл олоод явхад энэ нөгөө нам гэдэг юм чи өөрөө бас нэг тодорхой хэмжээгээр тээг болоод байна. Тэгэхээр бид нар юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр ерөөсөө өнөөдөр энэ өөрчлөлт шинжилтийн чинь гол утга учирыг хэн хийх юм бэ гэхээр залуу хүмүүсээс гарах хэрэгтэй. Тэгвэл энэ өөрчлөлт шинжилтийг хийхдээ зүгээр нэг тодорхой үе хийх гээд байна уу? Эсвэл өнөөдөр улс төрд зайлшгүй шинжилт өөрчлөлт хэрэгтэй болчоод өөрөөр улс төрийг эрүүлжүүлэх, зөв одоо голдролд нь оруулах, хөгжлийн зөв урсгалд нь оруулахад залуучуудын оролцоо өнөөдөр чухал байгаа учраас энэ одоо би улс төр манлайлагч гэдэг энийг бол би тэр өнцгөөс нь харж байгаа. Өнөөдөр залуу хүн ялангуяа манлайлагч гэж бид нар ярьж байгаа. Тэгэхээр манлайлагч одоо жишээ нь удирдагч менежерийн ялгаа нь юу юм бэ гэхээр манлайлагч бол өөрөө
түрүүнд нь яваад өөрөө манлайлаад өөрөө нөгөө боловсрол биедлэг бүх юмараа өөрөө манлааж тэгээ өөрөө бас ёс суртахуун ёс одоо өөрийнхөө зан чанараа бүгднгээр өөрөө манлайлж ээж өөрөө манлайлагч байдаг. Зүгээр гүйцэтгэгч гэдэг тэгэхээр ажлыг аягүй сайн хийдэг. Нэг талдаа босролцсон хүн байдаг. Тэгэхээр улс төрд маань тийм одоо шинэ манлайлагч, шин одоо ёс зүйтэй, шин одоо бас тодорхой хэмжээгээр туршлагатай, мэдлэгтэй тэгээ зөв одоо өөрийн бие хүн одоо жишээ нь авир мэдгээд хүн ямар хүн бэ? Би одоо ямар хэмжээнд төлөвшсөн бэ? Миний одоо төлөвшлийн хэмжээ ямар вэ? Би үнэхээр одоо ингээд манлайлагч болоод ингээд төлөвшөд явхад би үнэхээр тэр хэмжээнд би төлөвшөж чадсан уу? Тэр хэмжээнд би одоо ингээд араасаа залуучуудыг дагуулад явуулах тийм одоо зүг гарцын зааж өгдөг тийм мэдлэг чадвар эзэмшнэ гэдэг бас өөрөө бас өөр дөр бодож үзэх хэрэгтэй юм шиг байна. Энд дэр нэмээд залуусын оролцоог зүгээр нэг нэмэгдүүлээ зохисохгүй бас нөгөө чадварлаг тий дөрвөн хил дээр нөгөө манлайлагч гэдэг энэ ухагтхан бас зайлшгүй байх хэрэгтэй байна. Тэгэхээр оролцоод нэмэгдүүлснээр нөгөө залуу маань зөв менежмент хийж чадах нь үгүй гэдгээс бас их юм хамаарна шүү дээ. Тэгэхээр яг манад өнөөдөр яг залуучуудын дунд ер нь мэдлэг боловсролын хувьд ур чадварын хувьд ч байдаг юм ер нь ямар хөө төвшин яг манлайлагч болоход ер нь бэлэн гэдэг юм одоо тийм зүйлүүд ер нь хэр ажиглагдаж байна. Одоо нийгмийн шилжилт хийгээд бид нар чи 24 жил болчихлоо. Тэгэд өчтөр би бас нэг шинэ байгуулагдж байгаа клубын уулзалтанд очлоо л доо. Тэгээд тэр залуучуудын ярьж хэлж байгааг харахад тэгээ боловсрал цаад гаргаж байгаа шийдлүүдийг харахад бол манай залуу бол дахиад бүр шинэ түвшинд хүрчихсэн байлээ. Бүгд англи хэлтэй болчиж, өмнөх үе бодвол тий бүгд гадаад дотоод яваад үсчиж хамгийн гол нь тэр хүмүүс маань өөрсдөө яг нөгөө тэр шийдвэр гаргадаг түвшинд үе улс төрд очиод өөрсдийнхөө үг дуу хоолойгоо илэрхийлэх болцоо байна уу гэдээ харахаар бас янз бүрийн асуудал гарч ирээд байна л да. Тухайлбал түрүүний өөрөө хэлсэн улс төрийн орчин өөрөө бохир байгаа тий авилгал эсвэл тань тал хэлхээ албаараа дамжуулж улс төрд ордог. Тодорхой хэмжээгээр шударга өрсөлдөөнөөр дамжиж орж ирэх болцоо хязгаарлагдмалс болоод залуучууд маань тийм боловсралтай чадaltaй залуучууд маань өөрсдөө одоо хойшоо татдаг тийм хандлага байгаад байгаа. Тийм учраас иймэрхүү төсөл ч юм уу те иймэрхүү хөтөлбөрөөр дамжуулаад тэр залуучуудын дуу хоолой шийдлүүдийг бол олон нийтэд хүргээд ялангуяа улс төрд бас тийм шин цэвэр илүү бодиттой асуудал бодиттой ханддаг хүслийн гарц шийдлүүдийг санал болгодог цаг үе бас одоо тулгарч гарч ирээд байна л гэж харж байна л да. Тэгэхээр бас өнгөрсөн сар гарангийн хугацаанд 21 аймгийн 70 гаруй сумдаар явж одоо залуучуудтай уулзсан гэж ярьж байна. Тэгэхээр яг энэ хөдөө орон нутгийн залуучууд тийм ээ аймаг сум бага хөгжүүлэхин тулд ямар санаа шийдлийг ер нь төлөхөө хэрүүлж явах юм. Ер нь оролцоо ер нь хэр байсан бэ яг ажлаа явж байхад? Зохион байгуулалтаас асууж штэ тий. 11-ээс 21 хоногийн хугацаанд нийтдээ 4 баг гарч ажилласан юм. Тэгээд тухайн ингээд сум дээр бид нэр яг урталсан мэдээлэлтэй очсон байгаа юм л да. Тэгээ очиход яг тухайн орон нутгийн засаг даргын хамгийн газар гэдэг ч юм уу, засаг дарга гэдэг ч юм уу, тэгээ яг төрийн байгууллагын бүтцээр бол маш сайн зохион байгуулалт хийсэн байсан. Яагаад гэхээр одоо яг сум гэдэг бол өөрөө маш тийм жижиг хүрээний асуудал шүү дээ. Ер нь бол 2500 орчим хүн амьдардаг гэдэг ч юм уу, хотын бориулмт бол харьцуулшгүй байхгүй. Тэгэхээр тэнд байгаа төрийн албан хаагч гэдэг ч юм уу, нэг бол нийгмийн идэвхтэй залуучууд бол би энэ төсөлд оролцмоор байна. Надад манай сумд ингэ шийдэх асуудал байна гэх маш тодорхой шийдлүүд бол байгаа. Бид нар чинь нэг одоо тэрийж ярих бид нар чинь 9 сарын 9-нд бүх хэсээгээ задлаад уншаа шүүгчдийн бүрэлдэхүүн гарах байхгүй. Тэгэхээр бүр танаад л үзэр маш илүү дэлгэрэнгүй мэдээлэлүүд очих байх. Зохион байгуулалтын хувьд бол орон нутгаас залуучууд маш идэвхтэй оролцож байгаа. Би өөрөө төрийн албанд 5 жил ажиллаа тий. Надад ингэж өөрчлөх тодорхой санал байна гэж саналаа багтаагаад ирсэн юм гэдэг ч юм уу. Тухайн тэр оролцогчийн өөрийнх нь хүсэл тэмүүлэн гарцсан маш гоё сэдвүүд зөндөө байл. Тэгээ бид нар чинь нэг нийт оролцогч нараа эсээг нь бичээд оноо өгвөл ингээл жагсаах болно шүү дээ. Тэгэхээр тэн дээр бүх хэлбэр тодорхой бид нар шилдэг эсээнүүдэд нэвтрүүлэг болгоно гэх юм уу. Асуусан дээр бас юуг хэлэхэд ер нь бол түрүү нөгөө манлайлагч мань өөрөө ямар байх ёстой юм бэ те үнэхээр тийм одоо мэдлэг чадвар туршлага хэмжээнд хүрсэн үү? Тэр нь эргээд нөгөө олон залуучуудаа эн чинь нөгөө өөрөө нөлөөлөл байхгүй юу? Одоо манлайлал гэдэг байна те. Одоо энд ингээд 5 залуу сууж байтал арай нэг мэдлэг илүү залуу нөгөө эднэртээ мэдлэгээ түгээгээд өөрөө бас тэр залууга зөв чигтэн те зорилгот нь тэгэхээр бид нар бусд нь итгэж штэ. За энэ бол зөв замыг зааж байна гэд. Тэгэхээр өнөөдөр яг хуу Монгол хүн те яг Монгол одоо улсыг өдөртөхөд мэдээж тодорхой эрх мэдлэр өдөртөн тэр эрх мэдэлд хүрэхэд мэдээж намар дамжиж эрх мэдэлд хүрч байгаа. Тэгэхээр бид нар тэр нөгөө дамжиж эрх мэдэлд хүрж байгаа тэр систем нь өөрөө одоо эрүүл байна уу? Тэр систем нь өнөөдөр ямар ч залуу хүн одоо манлайлагч болъё гэдээ өөрөө улс төрд ороод өөрөө одоо эх орноо өөрчлөе, эрх мэдэл төрийн тодорхой юмыг өөрчлөе гэдээ ороход тэр хэмжээний боломжийг олгож байвал боломж байхгүй байна. Тэгэхээр би зүгээр энэ манлайлагч байна. Тэгээ энэ одоо төслийн гол цаа зорилго бол
энэ боломжуудыг гаргаж ирээд маш олон залуучуудыг нөгөө санал санаачлах тэгээ оролцоог нэмэгдүүлээд тэргээрээ өнөөдөр бас тодорхой хэмжээний манлайлагч гэдэг ямар хүн байх вэ гэдэг тэр шалгуурыг гаргаж ирэх байна. Тэгжээж тэр шалгуур гарч иржээж өөрөлдвөл би Монгол хүн яг Монгол хүн байхын утга учир юу юм? Монгол одоо ёс заншил те Монголын хүний сэтгхүүн онцлог юу юм? Тэр бүгдийг одоо Монгол гэдгийг бусад одоо дэлхийн бусад орнуудаас ялгадаг яг Монголын өөрийн тэр онцлог зохирсон тийм залуу хүний бодол санаа тэгээд Монголыг цааш нь хөгжүүлэх тэр одоо бүх ур чадвар мэдлэгийг өөртөө зохицлоосон тийм одоо бас манлайлагч залуу. Тэгээ зөвхөн одоо нөгөө бид нар түрүү миний хэлээд байдаг тодорхой үеэр хуваалгүйгээр ерөөсөө энэ өөрчлөлт шинжилт хэрэгтэй юм байна. Өөрчлөлт шинжилт нь бол залуучууд өөрсдөө манлайлах хэрэгтэй юм байна. Тэгж манлайлахдаа залуу хүн өөрт нь хэрэгтэй мэдлэг бодлого дуршлагыг өөрийгөө хөгжүүлж тэр хөгжсөн өөрийнхөө хөгжсөн хувь нэмрээ нийгэмдээ оруулж бусад залуучуудыг тэрэндээ уриалан дуудаж нийгмээ урагшин хөгжүүлэхэд энэ залуусын оролцоог л өнөөдөр зайлшгүй чухал болох. Тэгэхгүй бол нэг одоо юу гэдэг улс төрийн арга хэмжээ юм уу улс төрийн акц болохоор нөгөө настай хүмүүс л те манай эвээ өмнөр л одоо туг барайл явдаг нөгөө залуучууд нь гэртээ фейсбુક твиттерээр хоорондоо хэрэлдээд юм уу тгээс суудаг биш. Тийм одоо зорилгыг агуулгаагүй. Ерөөсөө л нийгэмд одоо зайлшгүй өөрчлөлт хэрэгтэй байна гэж нэг манлайлагч дуурахад л олон тэрээс нь зөвхөн нэг манлайлагч биш. Тэр манлайлагчдын сүргийг бий болгоод тэр манлайлагч нар удамжил тэр жагсаалаа хийгээд өөрсдийнхөө эрх ашигын төлөө эх орныхоо эрх ашигын төлөө дуурч чаддаг тийм л манлайлагчд байх болов гэж боддог. Улс төрд шинэ манлайлагч төсөл манаас хүмүүс танигдаа сар гарангийн хугацаа болчихлоо шүү дээ. Тэгэхээр яг түрүүнийсэн Twitter, Facebook-ээр одоо ингээл жиргээл ингээ явж хахад залуучууд энэ бол одоо сонгуультай холбоотой гэж ойлгоод байна л да. Одоо сонгуулийн нэг хэсэг ч юм уу эсвэл ямар нэгэн одоо намын захиалгад нэвтрүүлэгч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар хандах хандлага бас нэлээд байна л да. Энэ тал дээр бас тайлбар өгөхгүй юу? Намын захиалгатай биш л дээ. Намын захиалгатай эсвэл аль нэг намынхын логог тавиал гүйч дээ. Түрүү ярьж шít манайх ингээ бүгд төр залуучууд хоорондоо орой ч юм уу найз нөхдөөрөө суухаар дандаа проблем ярьдаг шүү дээ. Одоо чи залуу мэдж байгаа шүү дээ. Тийм болохгүй, цалин өрөхгүй, нүм өсчлөө. Гэхдээ эдгээр чинь ерөөсөө улс төрийн нөлөө байхгүй. Улс төр гэдэг чинь юу юм? Маш товчноор үрэл ерөөсөө бодлого гэсэн. Улс төр чинь бодлого тодорхойлдог хүн. Тийм үү зогшаа. Тэгж ойлгоод байгаа шүү дээ. Тэгэхээр юу гэхээр буруу бодлогоор гэдэг чинь буруу бодлоготноо тавьснаас болоод гэдэг чинь бид нар маш их тийм нийгмийн стресс рүү орж байгаа. Тэгэхээр нөгөө талаар нэг оролцоо гэдэг юм яриад шүү дээ. Гэхдээ гиний шүүмжлээ сууж хооронд ороод нэг ханцуугаар шамалж ороод дунд нь ороо суучаач л гэсэн санаа шүү дээ. Ер нь бол. Тэгээд чи дунд нь ороо суух юм бол өөрөө жаргал зовлонгийн ойлно гэдэг ч юм уу. Чашаа өөрөө шийдлээ олж харна гэдэг ч юм уу. Тийм л асуудал байхгүй. Тэрнээс бид нар аль нэг нам байсан бол одоо энэ нэг багш байна. Одоо иргэдийн урлагийн төлөөлөгч байна. Ингээд ярихаар бид нар аль нэг намын гаруудыг бүгдийг суулгаж сайхан ярьж шүү дээ. Тийм асуудал байхгүй. Бид нэр залуучуудад нэг ижил төвшний гараанаас боломж олгоё гэж. Одоо түрүүн чулуун бүлэг ярьж шít. Тэр борлон бүгд мэднэ. Аль намч байгаа. Ан маань бол бараг ялгаагүй болсон. Үнэ зүйл байхгүй, үзэл баримт байхгүй болсон. Нэг нөгөө ирэхэд бидний нүдээр. Тэгэхээр яадаг вэ гэхээр аль ч намд хэн нэгнийх нь хүүхдэн ч юм уу, хэн нэг ирэх барил дарахны хүүхдэн ч юм уу, тоонор бууж ирээд суучдаг тий. Бодвол тийм л багш. Энэ бол ижил гарааны төвшин биш байхгүй. Бид нар юу гэхээр тодорхой шийдэл бариад залуучуудаа нэг гараанаас гаргаж ирээд цэвэр өршөлдүүлчихээ л гэж байна. Энд бол заавал 90 улс төрч гэдэг ч юм уу те 30 90 ерөнхий сайд гэдэгтэй биш байхгүй. Гол нь нийгмийн өөрчлөлтийг хийхээр залуучууд байна. Залуучууд ихээр яаж хийх вэ? Оролцоогоор л хийнэ. Энэ оролцоогоо л энэ төслөөр дамжаад нэмэгдээсээ тэг шүүмжлүүд байгаа юм уу ядаж өөрөө гар бариад нэг үзэх тийм боломж нь олгосоор гэж байгаа байхгүй. Тэрнээс нэгийг гаргаж ирэх болохоор за энэ заавал их хурлын гишүүн байх хэрэгтэй хүн шүү гэдэг ч юм тийм юм бол байхгүй. Шижрэгтэй нэмээд ирэхэд юмтай гэдэг Монголын хамгийн ухаантай идэвхтэй 90 залууг олж аваа те. Тэгээд тэд нэг нийгмийн байлдан дагуулах гэдэг юм биш л дээ. Зүгээр хүн бүрт асуудлыг шийдэх гэсэн шийдэл байгаа. Гэхдээ тэрийг хин нэг нь төрүүлж бичиж зориглох хэрэгтэй өстэй тийм ээ. Анхны пионерууд гэж ярьдаг. Тийм л залуучууд байхгүй юу? Энэ залуу 90 залууг цуглагчны дараа бүтэн жилийн ТV төсөл явах. Энэ төсөл төр явах гэхээр тэр залуучуудыг өөрсдийг нь улс төрч хүний зайлшгүй мэдсэн байх хэвээр яг суурь мэдлгүүдэд тухайн чиглэлээр мэрэгсэн доктор профессор эксперт сургуулийн багш нар ч гэх юм хичээл орноо. Үүнийг дагаад нийгэм телевиз үзэж байгаа хүмүүс юу арах вэ гэхээр улс төрч нь бол ингэж явах хэрэгтэй юм байна шүү дээ. Улс төрч хүний зан чанар ийм байх хэрэгтэй юм. Ийм мэдлэгийг зайлшгүй эзэмссэн байх хэрэгтэй юм байна гэдэг зүйлийг мэднэ. Хоёрт нь юу гэхээр тэр залуучууд бол багаар хавагдаад дандаа даалгаврууд гүйцэтгэх. Улс төрчин хийх хэрэгтэй. Жишээлбэл хууль батлах, хууль боловсруулах, тухайн ТV төсөл явж байхдаа хамгийн халуун сэдвүүдээр барьж аваад яг лобби үйл ажиллагаанууд хийх, волонтер хийх тийм ээ.
дандаа даалгаврад ажлуудтайгаа. Тэн дээр сурахаар яг тэр залуус тийм зүйлийг хийж сурна. Бусд нь телевизээр харчаад яг улс төрч хүмүүс заашгүй ийм ажлыг хийх ёстой юм байна уулна гэдэг тэр мэдлгүүдийг яг давхар аваад давхар суралцаад явах. Тэгэхээр хамгийн сүүлийн манай шагналын систем чинь нэг баг үлдэн нэг ялагч үлдэн тэд нар чинь болоод сургуульд явж байгаа шүү дээ Харвард руу ч юм уу тий. Тэгэхээр тэр Харвардд сурах хэмжээний нөхөрлөл яг тийм залуусыг л энэ бүтэн жилийн хугацаанд бид нар бэлтгэж шигшиж. Дараа нь тэр төслөө дуусгасны дараа тэр улс төртөө орох уу, яг сумандооч манлайлах уу, салбартаа тэргүүнийх нь бол тэр хүний сонголтын асуудал байхгүй. Заавал энийг парламентод оруулаад дараагийн сонгуулиар дэвшүүлэх гэдэг юм ерөөсөө биш. Тэгээ нэг төслөөр гарч ирдэг тийм парламентын гишүүнжигч байх тий. Хамгийн гол нь бусд нь дагаад хэрвээ улс төр ийм юм бол бид ийм юм хийх хэрэгтэй байна. Хэрвээ манлайлагч ийм байх хэрэгтэй бол бас би ийм хийх хэрэгтэй гэдэг мэдлэгээ аваад тийм шин давалгаа шин үе дээр үүсээсэй л гэж бодоод байгаа юм л да. Тэгж л энэ зүйл хийж. Одоо ингээд хараад тахад бид нар бүгдээр л залуучууд сууж шít. Урлаг төвс солигдож байна тий. Спортод төвс солигдож байна. Бүгд харж л байгаа шít. Дэлхийн аврагт шинэ бүрэлдэхүүн явж гин гэдэг ч юм уу. Сая чөлөөт явах гэдэг ч юм уу. Гэхдээ нэгдүгээр төрөө хүн амжуу сурах яриад байгаа юм. Одоо энийг бол дэлхийн хөгжилтэй орнууд хүн амжуу цонх үе гэдэг юм байна. Бид нар яг энэ боломжийг ашиглаж улс тэгж хөгжлийн концепцөө баталт юм л. Манай улс хэдэн жилийн хугацаанд тэгж хөгжиж байна. Ягаад тэгэхээр хүн амд хөдөлмөр эрхэлж байгаа залуучуудын тоон харьцангуй өндөр учраас нийгмийн халамж руугаа явж байгаа мөнгө урсгалтайгаас илүү давд юм байна л олж байгаа орлого гэдэг ч юм уу. Гэдэг шиг бид нар Япон солонгосод яг ингэ хөгжсөн байгаа байхгүй. Бид нар ядад залуучуудын нүдээр дээрээдээ 20 жилийн Монгол улсын хөгжлийн концепц ямар байх юм бэ гэдэг эцсийн төсөөлөлт үлдэл ёстой байна. Бид сууж байгаа нэг 5 ухаантай санаа суугаад би энийг хэмлээ суугатахаас илүүтэйгээр Монгол улс яаж хөгжих ёстой юм бэ гэдгийг тэр боловсролтой, мэдлэгтэй, үнэт зүйлтэй залуучдаар явчих гэж. Хоёрдугаар бидний үеийн залуучууд улс төрчдөөс ёс зүй шаардж байгаа байхгүй. Одоогийн Монголын улс төрч нэн үглүүд ямар ч ёс зүйг болсон. 2008 оны сонгуулийн плакатуудыг харах юм бол дандаа худлаа амлсан байна. Тэгэхээр яах юм? Бид нар дахиад ийм үжил баримтлаар дахиад өшөөнд одоо шинэ үеийн улс төрч явах юм. Үгүй бид нар тэгэхээр улс төрч ямар байх вэ? Түрүүн Чүкэ хэлдэг шиг ёс зүйтэй, худлаа хэлдүүгээд бүгд ярьж шít. Гэдэг шиг бид нар тийм хүнийг л бэлдээ гэж байгаа байхгүй. Шин санаа гаргаад тэрийг ингээд одоо өөрөө ингээд манлайлж авч яваад ингээд одоо ажил болгох тас хэцүүлтэй. Мэдээж янз бүрийн бэрхшээл бид нар тулгарна. Гэхдээ би бол энэ улс төр шинэ манлайлагч байх ёстой гэдгийг бол би байх ёстой гэж дэмжиж байгаа. Тэгвэл нөгөө ямар хөрсөнд ямар ургамал тарин тийм л урууц авдаг гэдэг шиг өнөөдөр бидний улс төрийн тогтолцоо маань өөрөө эрүүлжээгүй цагт бид нар тэнд орж ирж байгаа залуучууд яг тэр нөгөө муу мууханд нь уусчих үе те. Тэрэнд нь уусахгүйгээр тэр муу муухайг нь эрүүлжүүлээд засаад янзлаад авдаг тийм манлайлагч залууч нар бий болоосоо. Тэгэхгүй бол өнөөдөр бидний үнэлэмж үнэт зүйл маань жоох өөрчлөгдөж байгаа байхгүй. Ягаад гэвэл хүн болгон мөнгөтэй хүн нийгэмд илүү тодорхой байр суурь эзэлдэг. Тийм учраас хүн болгон мөнгөтэй болох, эрх мэдэлтэй болохын тулд ерөнхийдөө залуучууд маань өсөл тийм болчиход байна. Түүнээс яг одоо бүр улсын орныхоо хөгжлийн төлөө бүр ингээд концепц бодлого боловсруулаад тэрний төлөө явдаг хэцүү харагдав. Тэгэхээр эргээ залуучууд маань зүгээр энэ улс төр шинэ манлайлагч орж ирээд нөгөө нэг өөрийнхөө одоо юу гэдэг оролцоогоор тэр эрх мэдэл юм уу эсвэл эд хөрөнгөөр шунаагүйгээр зөвхөн тэр хөрсийг эрүүлжүүлэхийн төлөө өөрөө жинхэнэ манлайлагч болж тэгээ өөрөө ёс зүйтэй өөрөө мэдлэг туршлагатай хангалттай ариун туршлага хүртүүлсэн тийм залуучууд орж ирээд нийгмийг өөрчлөх зөв. Тэгэхгүй зүгээр үе яриад юм уу бас шижрийн тэр үетэй бол бид нэг яахгүй юм л да. Үе ярихаар бид нар нөгөө үеэрээ талцдаг, нөгөө намаараа талцдаг, нутгаараа талцдаг нэг тийм талцал бий болоод байгаа байхгүй. Тэгэхээр бид нар зүгээр залуучууд ер нь бол бидний хамгийн гол харж байгаа шаардлага юу гэхээр нийгэмд өөрчлөлт хэрэгтэй байна. Заашгүй өөрчлөлт хэрэгтэй. Тэр өөрчлөлтийг хэн хийх юм бэ гэхээр хүлээлт хүмүүс байгаад байна те. Өнөөдөр хүмүүс шинэ лидер хүсээд байна шүү дээ. Нэг шинэ лидер гарч ирээл ингээл улс орныг айгүй гоё болгоол ингээл айгүй сайхан болгочих юм шиг бодоод байна. Гэтэл тэр лидерийг бий болгохын анхны санаачлаг бол би энэ гэж бодож байгаа. Тэгэхээр энэ санаачлагаар дамжуулаад залуучууд нэг зөв одоо бодолтой өөрөлд өнөөдрийн нэвтрүүлэгч гэсэн залуучуудыг зөв ойлголт өгөх гээд байгаа байхгүй юу? Яагаад улс төр шинэ хэрэгтэй вэ гэхлээр шинэ санаачлаг хэрэгтэй вэ гэхлээр тэгээ тэрийг өнөөдөр бид нар зөв гаргаж тавьж чадах юм бол олон залуучууд тийм ээ идэвхэн сэргэн оролцоо нэмнэ. Манайд тэгэхээр яг одоо улс төрийн тогтолцоо бол бас нэг үе бодвол харьцангуй бас зүг өдрөл рүү явж байгаа юм уу гэж хараад байна. Би яг тэгэхээр өмнө нь зөвхөн дээрээ шийдвэр гаргадаг гэсэн бүх зүйл тийм ээ. Төсөө хүртэл бид нар одоо дээрээс нь бүх юм шийдсэн. Одоо бол тэгэхэд орон нутагт нь хуваарлаа. Тэгээ орон нутгийн тухайн одоо нэгж дүүргүүд нь иргэдийнхээ оролцоотой юу хийх вэ гэдгийг бүр иргэд нь шийддэг ч болт юм те. Ийм систем рүү яваад байгаа ш. Тэгэхээр яг энэ дээр бас залуучуудын оролцоо нэмэгдэх нь бүр зүйтэй юм. Яг улс төрийн нам тогтолцоонд бол би нам болгох байр эзэлж байгаа.
Тэгээ өнөөдөр нөгөө улс орны их ашигын дээр намын ирэх гэж гарч байгаа. Хүн нөгөө их орны их ашиг ярихаас илүү манай намын ирэх ашиг, манай нам тэгэх хэвээр, манай нам энэ одоо оноог авах хэвээр гэсэн намын төлөө яваад байгаа байхгүй. Тэгэхээр тэгээд өөрөө нам нэг чухал асуудал бол нам хэрвээ үнэхээр залуучууд оролцоод явхад шудраг явдаг замын зааж өгөхөнд бол дотоод ардчилалтай байх хэрэгтэй. Тэгээд санхүүжилт нэг тодорхой байх хэрэгтэй, ил тод байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нөгөө албан тушаал ахидаг зарчим байна. Өөрөө цэвэр нөгөө залуучуудынхаа мэдлэг, оюун, чадвар, туршлагаар нь дээш нь одоо төвшүүлдэг зарчим үйлчлэхгүй бол зүгээр нэг даргын танил юм уу эсвэл нутаг усаараа одоо нөгөө албан тушаал хуваарлдаг систем нь олцгоо түрүүний харин шижрээгийн хилдэг шиг яг нөгөө залуучууд өнөөдөр ёс зүгүүгээд уурлаад байгаа чинь яг тэндээ байхгүй. Өнөөдөр бид нар ингээд хичээл номоо үзээд өстой ядраа шүнжингээ суугаал ингээд суралцаад байдаг тэтэл хажуугаар нэг нөхөр зүг гэрлийн хурдаар өсөө явчихлаар энд чинь нөгөө тэгш гарааны боломж нь хаана байгаа юм бэ гэдээ асуугаад байгаа нь тэр байна. Тэгэхээр тэр гарааны тэгш боломжийг хангаж өгөхийн тулд бид нар тодорхой тэр намыг арцалтай болгоод санхүүжилтийн зөв болгоод ямар нэгэн мөнгөтэй хүн зүгээр дээрээс мөнгөн бороо оруулаад дарга болчдөг тийм систем бол бидэрт хэрэггүй байна. Та бол нийслэлийн одоо хөгжил бүтээн байгуулалтын төлөө ажиллахаар иргэдээ сонгогдсон байгаа шүү дээ. Тэгэхээр нийслэлийн парламентын гишүүний үед яг сонгогдохоос өмнө бол би нийслэлд ийм одоо бүтээн байгуулалт хийн гэл одоо яг энэ манлайлагч энэ төсөлд орох гэж байгаа залуучууд шиг тийм сайхан ойруулуун тийм дэрүүн хүсэл мөрөөдөлд орсон баг. Яг ороод ажиллаа хийгээ явахад мэдээж одоо юу гэдгийг алт дийлэн зүрдэг ч юм уу тийм хүндрэлтэй асуудууд нэлээдгүй гарч байгаа. Яг иймэрхүү зүйлүүдээс бас хуваалцж ярьж. Тийм мэдээж одоо ингээл залуучууд нөгөө хүн аливаа нэг юмыг өөрөө туулж иж зовлонг нь ойлгодог тийм. Тэрнтэй адилхан би яг одоо ингээд улс төр дороо төлөөлөгчөөр сонгогдоод яг би өөрөө толгойтой хөвгт учраас толгойтой хөгжүүлээгээ тийм. Яг одоо ийм байх хэрэгтэй гэд мэдээж өөрөө мөрийн хөтөлбөр төвчүүлээд ингээд орж байгаа. Яг тухай мэдээж би ардын намаас төвчсөн. Гэхдээ энд бол залуучууд нам ямар нэг улс төр ярихгүй гэж байгаа учраас тэгээ ороод ингээд харахад мэдээж яг хөрс маань өөрөө бас яг тийм эрүүл өгвөл яг хүснэр байна бол байхгүй. Тэнд маш их өөрчлөлт хэрэгтэй. Тэгэхээр мэдээж нөгөө нэг тэр том олон жил явцсан одоо хүн суртал ямар нэгэн одоо тэр бичиг заасны тэр олон юмыг өөрчлөхөд бол зүгээр ганц залуу юм уу цөөн хідэн залуу бол явахгүй. Энэ нийгмийг бол өөрийн сэтгэл зүгийн үнэхээр өөрчлөлт бидэд хэрэгтэй байна гэдэг бүх Монголын бүх залуучууд нэгэн зэрэг тийм хүсэл тэмүүлэлтэй байж ажил өөрчлөн хүс нэг 70 80 юм уу 90 залуучууд бид нар их орныхоо одоо юм бүгдийг найдаад орхино бол хэцүү. Тэгэхээр энд бол Монгол хүн болгон Монгол залуу болгоны одоо тэр дотор нуугдж байгаа их орныхоо төлөө гэсэн одоо энэ орноо сайхан болгочихсон гэсэн тэр хүсэл тэмүүллийг бий болгоод тэр хүсэл тэмүүллээрээ оролцоог нь нэмэгдүүлээ. Тэр оролцоогоор өөрсдөө улс орноо жинхэнэ улс шиг улс одоо болоход би нэг номон дээрс уншиж ирсэн нэг үеийнхэн одоо өөрсдөө золихгүйгээр дараа үеийнхэн одоо сайхан амьдрдгүй маа гэж. Тэгэхээр бид нар үр хөвгтдээ юм уу дараагийн үед шинэ амьдралыг шинэ одоо эрүүл Монгол шинэ сайхан Монголыг хүлээлгэж өгөхийн тулд бид нар өөрсдөө ч гэсэн оролцоог нэгдүүлж өөрсдөө ч гэсэн дайчин оролцох хэрэгтэй. Хүн сүч тэрний хийх ажил миний хийх ажил гээл өөрөө айл болох араар нуугдаад тахгүйгээр. Бидний хөдөө төслийн гол шалгуурч бол эсэ гэдэг шүү дээ. Надад шийдэл өгнө гэдэг. Тэгэхээр хамгийн гол нь яаж хөгжүүлэх вэ? Тодорхой санал өгнө л гэж асуудал тий. Яг ер нь улс орн болохгүй байна, нам сүрж байна, эх орн бодоо олж байна гэдэг. Эх орныхоо төлөө өвхийн энэ бол одоо тийм талбай улс төрийн жагсаалаас бид нар бодлогын улс төрлөө шилжиж байна л та. Нөгөө нийгэм өөрөнгө шаардж байгаа учраас 90 онд яг талбай дээр гараад та нар анзаарж байгаа л одоо талбай дээр тогтмол 200 жагсдаг шүү дээ. Гэхдээ залуучууд улс төрөөр оролцоо багассан бол багасаагүй нөгөө сошиал орчинд оч гэх юм уу тийм ээ Twitter, Facebook-тэй байж л байгаа. Ганцхан одоо хүн сонгогчд дээрс хүмүүс юу шаарддаг гэж шийдэл шаарддаг бодтой. Яг чамд хэрвээ чи хогны төлөө санаа зовж байгаа бол чамд яг шийдэл байгаа. Тийм ээ. Тэрийг л чи яриад манлайлах юм бол бид сонгоодгүй, бид дэмжээдгүй гэж тийм нийгмийн хандлага байгаа. Тэгэхээр одоо түрүүн шийдэл ярьснаа 600 гаруй 9 ирсэн гэж штэ. Тэр чинь бол зөвхөн 9-гээ ирүүлсэн. Бүртгүүлсэн нь бол 1000 гаруй байхгүй юу? Одоо бид чинь. Тэгэхээр одоо бид нарт юу вэ гэхээр 600 гаруй шийдэл байгаа байхгүй. Янз бүрийн төвшний, янз бүрийн салбарын, хөдөө орон нутгийн сум дүүргийн ч гэх юм уу те. Энэ бол жишээлбэл манай төслийн ихний хэмжилт. Одоо энийг яаж хэдүүлээ нийлж хагаад бодтой шийдвэр гаргах түвшинд аваачих вэ гэхэд бол дараагийн манай төсөл واخгүй юу. Тэхийн тулд чамд ийм ур чадвар хэрэгтэй. Тэхийн тулд чи олон нийтийн санаанд нөлөөллийн ажилд орохын тулд чамд иймэрхүү яг хөө сургалтууд хэрэгтэй гэдэг сургалтыг давхар заагаа юм. Дээрээс нь манай энэ чи үзэхэр хамгийн гол нөгөө багуудад хуваагдаад энд юунуудаараа бодтой ажиллаад явчихж байгаа байхгүй. Ажиллаад тэгэхээр энэ нэвтрүүлгийн турш миний хүсч хүлээж байгаагаар ойлгож байгаа маш олон хуулийн төслүүд гарах бах.
зарим баг батлагдах байх те маш олон одоо асуудалтай байгаа сум дүүрэг хороонууд дээр очиж тэд нар ажиллах байх тодорхой асуудлууд нь шийдэгдэх байх ингээд ирэхээр яг энэ нэвтрүүлгийн үр дүн байна эсвэл улс төр бол өөрөө ийм байдаг юм байна гэдэг тийм хандлага ирэхээр дараа нь тэр нөгөө том нам мам улс төрийн асуудал бол аяндаа шийдэгдээд явах тийм цаг хугацааны асуудал болоод гэсэн тийм л хүлээлтээр нэвтрүүлгийг хийх зориод байгаа юм л да. Сандаа нэмжлэхэд ерөнхийдөө зөвхөн реалити төслүүд бол хэн нэгэн фигурыг нийгэмд таниулаа те. Тэгээд олон нийтэд тодорхой таашаал өгдөг зорилготой юм шиг. Гэхдээ энэ улс төрд шинэ манлайлагч гэдэг төслийн гол цаад зорилго нь юу юм бэ гэхээр нэгдүгürt нь бол энэ оролцож янз бүрийн нийгмийн бүлгээс оролцсон шүү дээ. Янз бүрийн мэргэжлийн залуучууд оролцсон. Тэгээд бид нарт улс төрийн мэдлэг өгнө. Нийгмийн байгууламж гэж юу юм, үзэл суртал гэж юу юм, төрийн бодлого гэж юу юм, хуулийг яаж боловсруулдгийг гэдэг мэдлэгүүд өгч байгаа. Үүгээрээ дамжуулаад улс төр бол тухайлсан мэргэжил юм байна. Энэ дандаа хэрэлдээ сууж байгаа хүмүүсийн тийм сонирхолгүй те эсвэл дургүй хөрмөр орчин биш юм байна гэдэг нэгдүгээр. Хоёрдугаар гол зорилго юу юм бэ гэхээр үүгээрээ дамжуулаад өөрөөр хэлбэл энэ залуучууд ийм шийдлүүдийг санал болгоо те энийг ингэж шийдэх юм байна, энийг ингэж хийх болцоотой байна гэдгийг харуулснараа нийгэм дахиад улс төрийн талаар шинэ тийм шалгуур критерийг бий болгож өгч байгаа юм л да. Энийг жинкнээр улс төр гэдэг юм байна. Энд чинь зүгээр хэрэлдээ суудаг орчин биш юм байна те. Тодорхой шийдлийг санал болгоод тэрнийг хэрэгжүүлж чаддаг тийм нөхцөлийг жинхэнэ улс төр юм байна. Тэрнээс улс төрч бол зөвхөн улс төрийн нэгдэл нь цаана бодлого боловсруулах нь бол хамгийн гол асуудал юм байна гэдгийг ойлгох нь бол энэ төслийн бас нэг гол зорилго гэж харж байна л да. Тэгэхээр манай одоо улс төр судлалыг багшиж байгаа юм. Тэгэхээр одоо яг оюутнуудтай харьцдаг хүний хувьд яг манай залуучууд яг улс төрийн талаарх ойлголт ер нь хандлага нь ер нь ямар хувь юм бэ? Тий. Хагас семестр хичээл ордны. Тэгээд харамсалтай нь энэ жилээс боловсролын шинжилттэй холбоотойгоор улс төр судлалын хичээлийг асаа хичлээ л да. Тэгээд яг сайн хэлж байгаа хичээлүүдийг л ордог. Улс төрийн нам гэж юу, үзэл суртал гэж юу, бид нар арчлалын төлөө юуны төлөө явж байгаа гэдэг. Тэгээд эргээд асуултаа асуухаар манай улс төрийн орчин болохгүй нэ улс төрчд бол дахиад хамгийн адгийн хүмүүс гэдэг хандлага руу орчоод байгаа. Өөрөөр хэлбэл улс төр гэдгийг ганцхан судлаач тийм үү багш нар нийгэмд төлөвшүүлэхээс гадна нийгэм бусад нийгмийн бүлгүүцээс оролцож явах хэрэгтэй. Одоо ийм төслүүдээс оролцож ирж тэгээд энэ залуучуудын хандлагыг зөв тал руугаа тий илүү бодиттой, илүү оновчтой тал руу дагуулж хөтлөх ёстой юм байна л да. Тэрнээс ганцхан их сургууль юм эсвэл ганцхан сургуулийн хөтөлбөр бол энэ бол хангалттай биш юм байна гэж бас бодож байгаа л да тий. Тий аримтын төрөний эрснийг бас дэмжиж ярихад нөгөө уул нь бол улс төрийн лидерийг бэлтгэдэг ганц гол газар бол өөрөө улс төрийн нам шүү дээ. Даанч харамсалтай нөгөө яг аримтын ярьж байгаа шиг юм тэр чадвараа алдчихад байгаа байхгүй юу тийм ээ улс төрийн лидер бэлтгэе үеэс үеийнхээ дараа үеийнхээ бэлтгэдэг нийгэмд гарч танилцуулж идэг тэр хэрэг эрх мэдлээ хэрэгжүүлж идэг тэгэхээр одоо бол улс төрийн намууд одоо яг тэр нөгөө практикийн систем даргын систем тийм ээ хэсэг бүлэгэд эдийн засгийн улс төрийн нам дамжсан бүлэглэлийн систем гэх юм ийм өөрөөр орчоод өрөөсөө ямар ч шин тийм чадaltaй лидерүүдийг нийгэмд гаргаж иж чадахгүй байгаа байхгүй юу сонирхолгүй болсон. Тийм учраас л одоо энийг бас нэг өөр хөлбөр болгож ижлэн ийм их юм хийгдчихлээ байна. Та бүхний ярианаас бол ерөөсөө манай улс төрд бол ерөөсөө манлайлагч авахгүй байна л гэдэг ойлголт надад суугаад байна л да. Тийм учраас би бас улс төр судлаачаас асуумаар байна. Яг одоо манай улс төрчдөөс тийм ээ бусдыгаа манлайлаад явж байгаа залуу тийм улс төрч манлайлагч байна уу? Таны одоо судлаач хүний хувьд асууж байна л та. Яг улс төрд орсон манлайлагчд байна. Гэхдээ зүгээр яг судлаачрууд харахаар бид нар нөгөө яг дахиад мөнгөний шалгуураар эсвэл танил тал эсвэл намын шалгуур ороод ирсэн. Дахиад улс төрөөс гадуур манлайлагчд байна. Яг улс төрд оролцоогүй. Нийгэмд бас танил болчихсон. Нилээ идэвхтэй гэж харагдаж байгаа. Тэр улс төрөөс гадуурх манлайлагчдад бас бие авч явж байгаа байдал нь одоо дээл өмснөрөө илүү их үнцрэг байдаг ч гэдэг юм уу те. Эсвэл би эх орныхоо төлөө одоо бүх юмыг хийгээд өгнө гэдгээр их чухал гэж харагдаж байгаа. Тэрийг манлайлагч гэж ойлгодог хандлага байгаа юм л да. Тийм учраас юу гэдэг яг шулуухан хэлэхэд бол орчин үеийн одоо иргэнсэн нийгмийн хандлагаар аваад үзвэл бол манлайлагч гэдэг манлайлж байгаа залуучууд гэдэг бол их л хомсол гэж хэлэх шулуухан. Улс төрийн манлайлагч гэвэл яг тэгвэл ямар хүний хэлэх юм? Ер нь залуучууд хэлцлээ дээ. Зүгээр яг нэг бүлгээр тавчхан ч юм уу эсвэл дээл өмснөрөө үндэслэх ч юм уу тиймэрхүү байдал биш гэж саярлаа. Тийм мэдээж манлайлч гэдэг шалгуур бол өөрөө нийгмийг дайчилж араасаа дагуулж идэг нэгдүгээр. Хоёрдугаарт нь тэр араасаа дагуулж байгаа хүмүүсд тодорхой зорилгод хөтлсөн хөгжлийн концепт бодлоготой хүн байх хэрэгтэй. Энийг л яг жинхэнэ манлайч гэж харах хэрэгтэй гэж бодож байна. Шин санаа залуусын оролцоо. Улс төрд шин манлайлагч. Зорилтод ТV төсөл. Тэгэхээр бид нар одоо ингээ манлайлагч ярихлаар улс төрд манлайлах хэрэгтэй юм уу? Эсвэл өөрөө нийгэмд манлайлагч байх хэрэгтэй юм уу? Манлайлагч байхын тулд заавал улс төрд орж танигдж ээж өөрөө манлайлагч болох хэрэгтэй юм уу?
Эсвэл өнөөдөр нийгмийнхаа болохгүй байгаа ажил одоо юу гэдэг дугуйтай монголч гэдэг юм уу те одоо юу гэдэг дээлтэй монгол гэдэг энэ ажлуудыг одоо улс төрд орохгүйгээр хүмүүс хийж штэ. Тэгэхээр бид нар аливаа нэг өөрчлөлтийг хийхдээ заавал улс төрөөр дамжиж өөрчлөлт хийх үү эсвэл тэр тухайн манлайлагч гэдэг маань улс төрд орохгүйгээр манлайлагч байх юм уу эсвэл одоо юу гэдэг өөрөө нийгэмдээ идэвхтэй иргэн байгаад өөрөө төсөл хөтөлбөрөөр санаачлаа заавал улс төр гэхгүйгээр өөрсдөө залуучуудыг манлайлаад бүлэг бий болгоод тэгээд өөрөө тэр нийгэмд хэрэгтэй байгаа ажлуудаа өөрөө хийдэг ийм залуу байх уу. Дээрэс нь бас зүгээр би нэмээд хэлэхэд бас нийслэлийг төлөөлж байгаа хувьд өнөөдөр Монгол улс бол өөрөө залуучуудын улс. Бас нийслэл хот нь бас залуучуудын хот. Тэгээд бид нар ингээд ерөөсөө нөгөө одоо юу гэдэг орон нутгийн хөгжлийн сангийн одоо төсвийн талаар бид нар ингээд иргэдтэй уулзаад санал авахд дандаа эмээ одоо өвөнөр маань л тий ахив насны хүмүүс нь саналаа өгөөд идэг болохоос залуучууд маань надад тийм юм хэрэгтэй байна гэд хэлдэг. Өөрөөр хэлбэл залуучуудын хөгжлийн төв, залуучуудын одоо тий бие хүн болоод төлөвшлөгт нь тий тийм тусалдаг төв ч юм уу тийм юм санаачилдаг залуучууд байхгүй байхгүй. Тэгэхээр би зүгээр энэ төслийн хувьд тийм ээ мэдээж олон зорилго тавьж байгаа. Тэгвэл хамгийн эцсийн зорилго нь болохоор ерөөсөн Монгол залуу хүн бол өөрөө манлайлагч байх хэрэгтэй. Тэр заавал одоо юу гэдэг улс төрд орох биш. Тэр хүний дотор байгаа тэр манлайлах хүсэл, тэр сэтэл тэмүүллийг л гаргаж ирж байгаа. Өөрөлдвөл тэр одоо нуугдвал байгаа ямиг нээ илрүүлж байгаа. Тэгээд мэдээж тодорхой залуучууд оролцоод шийдлүүдээ гаргаад ирнэ. Тэгэхээр тэр шийдлүүдийг аваад одоо мэдээж танилцуулна. Тэгээд тэр шийдлийг аваад одоо улс төрчид тийм ээ тэр шийдлийг үнэхээр хэрэгтэй шийдэл байна гэдээ хэрэглэх нэг нь байгаа. Зарим нь тоохгүй. Эсвэл нэг сонгуул ойртохгүй зарим нь одоо сонгуулийн PR-даа ч юм уу эсвэл өөрөө бас тодорч од болох гэсэн ч юм уу тэр зорилгоор бас ашиглаж болох юм. Тэгэхээр энэ одоо төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бол мэдээж сэтэл тэмүүллийн бий болгосноос гадна залуучуудыг бас энэ оролцоог нь зөвхөн манлайлж оролцох биш нийгэмд идэвхтэй иргэн гэдэг тэр утгаараа та өөрийнхөө төлөө явах хэрэгтэй хажууд нь бас залуучуудын төлөө өөрөө жоох илүү мэджэвэл тэдэртэй туслаад олуулаа хамтл явах багаараа явах бол энэ систем тий. Түүнээс манад өнөөдөр нэг ганцаараа тоглолдог ч юм уу ганцаараа их мундаг болж харагддаг. Тийм би дандаа би гэсэн байр суурьнаас хандаад байна. Тэгэхээр бид гэдэг байр суурьнаас л хандах. Тэгэхээр нэвтрүүлгийн маань бас цаг дуусах чинь би бас сүүлийн асуултыг асуулаа. Төсөл маань бол жил гарангийн хугацаанд жил орчим хугацаанд хэрэгжин. Тэгэхээр яг шүүгчдийн тухайд ер нь хичнээн шүүгч байх вэ? Хэрхэн яаж сонгосон бэ? Мөн бас оролцогчдыг бас ямар шалгуураар шүүх юм болоо? Шүүгчтэй холбоотой бодлогод одоо бол яригдчихлаа. Зүгээр ямар ч байсан үндсэн шүүгчнэр байна. Үндсэн шүүгчнэр бол мэдээж өөрийн биеэр улс төрд явцсан, амжилтанд хүрсэн, тийм ээ, бодлого шийдвэр гаргаж ийсэн. Одоо бол нөгөө улс төрөөс гараад юмсандээ нөгөө намчрах ч юм уу янз бүрийн баг байрц очсон тийм хүмүүс бай гэж ямар ч нэг хэсэг тийм бай гэж харж байгаа. Одоо юу гэдэг юм бямсрангаач гэх юм уу, содногооч гэх юм бид нар санал тавьсан тухайн хүмүүс бас эргээр л хандж байгаа зүгээр яг эцсийн байдлаар өдр гарууд зураг байна. Тэрнээсээ гадна тухайн даалгавруудтай холбоотой мэрэгжлийн багш нар, тухайн мэрэгжилтнүүд тийм ээ, тухайн тэр чиглэлээр мэрэгсэн улс төрчд эдрийг оруулж ирэх гэж байгаа. Тухайн яг даалгавар дээр, жишээлбэл үндсэн хууль дээр тийм ээ, эсвэл одоо юу гэдгийг хотын асуудал дээр ч гэх юм уу. Тэр бол тэр хүн илүү мэдэн шүү дээ. Тийм шүүгчнэр. Дээрээс нь бид нар ажиглах шүүгчнэрийн тухаас саналууд явж байгаа. Хажуунаас санаа оноогоо хилдэг тийм ээ. Хөндлөнгийн байдлаар хилдэг. Баг бүрд бид нар бас тийм багш нар, коуч нар, дасгалжуулагч нарыг бас ярьж байгаа. Тэд нар маань бас яг жиглэр үгүй чи ингэж явдгийн, тэгдгийн тэр бас тодорхой нэр үнд бүхий устарч нам харгалзахгүйгээр тийм ээ нийгэм нөлөөтэй байгаа тэр тэлэр нэг өдөртөгч байж болно шүү дээ. Тийм хүмүүсийн нэрсийг бас чагсаа гаргаж байгаа. Яг эцсийн байдлаар 9 сарын 9-өөс хойш батлагдаж байгаа. Тэр үед нь бас тодорхой ер үзэн баг. Яг чулуун бүлгийн яран дээр би ганц юм нэмээ ярьчих. Төсөлд оролцогч нарт ямар өгөөж өгд юм бэ гэх хүмүүс суугаад байд. Тэгээ түрүүн чулуун бүлгээс бид нар жишээ нь одоо шилдэг 30 оролцогч Америк үнэхээр би хэлний асуудалтай шүү дээ. Гэхдээ би шилдэг гэдэг би үүсч магадгүй шүү. Тэгэхээр бид нар тодорхой хэмжээний шалгалт аваад төвшин тогтоогоод бүгдөө нэг төвшөнд аваачих зорилго байхгүй. Тэхийн тулд яах юм? Тэд нар чинь баг болно, хувийн өрсөлдөө үүснэ. Тий, тэдний чинь байнга дасгалжуулдаг. Одоо хөл бөмбөр ирэх багийн дасгалжуулагч чинь доор 10 дүүнтэй бүрэлдэхүүнтэй баг байдаг шүү. Массажист тий, хаалганы дасгалжуулагч гэдэг шиг бид нэр англиний сургалттай байна. Бие зүв авч явах, body language улс төрчүнд байх ёстой юмнууд гэдэг ингээ янз бүрийн яваад байдаг шүү. Тэрнтэй холбоотой сургалтууд бид нэ тогтмол хийж байгаа хөө. Тэгэхээр нөгөө талдаа оролцогч нараа бид нэр байнгын өндөр түвшинд сургалтаар хангаад тодорхой хэмжээнд бэлдэж байгаа л асуудал байгаа байхгүй. Шүүгчнэрийн хувьд бол одоогийн байдлаар 27 хүний нэрс гарцсан байгаа. Гэхдээ бид нар энийг төслийн ажлын багийнхан бол одоохондоо нууц байлаа гэж байгаа.
Ягаад тэгэхээр бид нар эхнийхэн шалралтыг гаргасныхын дараа шүүгчнэр чинь тэртээ тэр үйл болоо гараад ирэх хүмүүс байхгүй. За баярлалаа. Тэгэхээр урилгын маань хүлээн авч сонирхолтой мэдээлэл өгсөн эрхэм зочдтой баярлалаа. За баярлалаа. Newscom хэлэлцүүлэгт хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Эх 7 хоногийн ажил амжилт хүсье.